За өглөө өдрөөр podcast ээжлэрийн дугаар хийж байна. Хэдүүлээ чинь баг 18 дахь дугаар хийж байна. Нэлээ их дугаар гэсэн байна. Тэгээ подкаст хийгээг үнэлээ авсан байна. 7 сард баг хийгээг байж сайхнаас буцаж хийж эхэлж байгаа. Тэгээс манай програмтад олон гишүүд нэгдсэн байгаа. 19 дахь дугаар. За. Өнөөдөр болохоор подкастын маань 3 хүү орж байна. Нөгөө болохоор бэлгүүн гэдэг подкаст хост хийжсэн, орцчихсан. Тэгээд манай зочноо болохоор Мишка буюу манай дэвшнэр дизайнер болж байгаа хүн байна. Тэгээд манай нөгөө ах хоёр гэдэг нөгөө motion designer байдаг. Тэгээд энэ хоёр хэлж байгаа. За тэгээд бид 3 сэдвээ болохоор feedback хэрхэн сэтгэл feedback-ийг хэрхэн сэтгэл унахгүйгээр авч сайжрдаг болохыг гэсэн юм зүйл байна. За тэгээд бид 3 болохоор тал талын өнцгөөс feedback авч хэрхэн сайжрах вэ ярих гэж бодлоо. Одоо жишээ нь зөвхөн лайв талаас feedback аваад сайжруулахгүй өөрөөсөө дотоодоос хэрхэн feedback авч сайжрах вэ юм те. За нэг юм хүстрээд хийж бодлоо. Тест юм байна. За манай хоёрыг өөрсдөө хин нэг ч арай нэг ч. За сайн мэцхан уу. Өмнөх дугаар дээр бас орсон. Яг ийм чөлөө стилээр харилцаа ярих нь илүү сонирхолтой юм байна гэж бид нэр ийм аргаар хийж байгаа шүү. За сайн байна уу. Намайг ангуур тэгээд ангуудаа подкаст орчихъя. Би болохоор юу гэдэг вэ бол motion designer анимашн юм хөдөлгөөнд зүйл гэдэг. Одоо ажиллаад 3 жил болж байна. Тэгээд эхний 2 жил гаруй motion design гэж байгаа дараа нь жоо UX UI motion судлаад явж байгаа жил гаруй. Тэгээд тийм л юм байна. За бидэн бас хамгийн ажлын хамгийн туршлагатай юм. Тэгээд бид юунаас эхэлж явж байгаа юм. Тийм шууд асуултаас эхлүүл илүү сонирхолтой юм болов. Ер нь яг фидбэкийг та хоёр яаж хүлээж авдаг вэ? Мэдээж анх хоёрын хувьд батлахлаар ажиллаад нэлээд удаж байгаа болохоор дизайн дээр нь тий янз бүрийн фидбэк клиентудаас юм уу эсвэл дотоодоос авдаг байх. Ер нь анхаагаас нь ирсэн ба санагдлаа л та. Фидбэк авахаас илүү ер нь хамгийн муу одоо фидбэк авсан тэр тийм одоо ситүэйшн болж ирсэн үү? Ерөөс ингээ хүлээж авах айгүй хэцүү байсан. Яг тэрднийхэн талаар ярьж өгөөч. За байж би эхлээд нөгөө захиалагчаас шууд фидбэк авахгүйгээр нөгөө зоологчаас заримдаа нөгөө хүнээр дамжиж фидбэк авдаг гэсэн гоо захиалагч ийм фидбэк ирлээ шүүгээ мэйл ирээд. Тэгээд S10 гэдэг эхлээд энэ зас чатгаар байна уу гэж над руу явуулаад би гэдэг гоё гэж засаад явуулж байгаа байхгүй. Би эхлээд 20-оос 3 өдөр мов шийдэг. Нөгөө тийм 1-3 минутын мов. Тэгээ хийгээд явуулаад дараа нь фидбэк ирээд нэг өдөр л фидбэк засвар хийгээд явуулчихгүй. Тэгээ дахиад фидбэк ирээд. Тэгэл вай гэж бодоод тэгээд дахиад өнгө солиод тэгээд юм. Зам дуу муу эсвэл аяа солиод цохолоо солих тийм юм байсан. Тэгээ би тэгэл амар ядаргаадаг энэ файл замбрааг болоод л гээд толгойг ашигласан юм. Амар цаг авсан юм байсан. Яг нэг мөсөг фидбэк явуулахгүй яг ямын засаа өгч явуулах болгон дахиж нэг фидбэк асуудаг яг тийм ситүэйшн айгу хэцүү те. Ялангуяа дизайнеруудын хувьд тэр чинь аль нэгэн цаг орж байгаа, аль нэгт нь өөрснийхөө тийм цагийг гаргаж байгаа болохоор. За тэгвэл бэлгүүний хувьд амар ариун. Би нөгөө анх дадлаг хийж байгаа л анхны фидбэк авахгүй дизайн дээр. Дизайнераас хийсэн. Юуст аим концепт. Болдог ч юм уу гэдэг бодсон. Тийм хүн болгол хийх юм шиг байна. Ялангуяа туршлагатай хүмүүс. Анх эхлэхдээ тий. Амар хэцүүсэн.
Эхэндээ ер нь амар хэцүү байд юм шиг байна. Тэгэл сүүлдээ нөгөө юус ойлгохгүй байсан юм. Нөгөө юу гэх фидбек гэдэг чинь чам дээр өгч байгаа зүйл шүү дээ. Чинь ажлыг чинь ингээд сайжруулах гоё improve хийх гэдэг байгаа зүйл шүү. Тэгэхээр юус ойлгохгүй. Чи суугаана. Бэлгэнэж болохгүй байна гэж нэг өөрөө сонсоод цэцэж байгаа. Аюу хэцүүс. Тэгэл депресстэй л тий. Хэцүү уналтанд ороо. Burnout болоо гэдэг. Айгуу хэцүү л байсан. Тэгэл тэгж байгуулсан. Тэгэл би нөгөө клиенттэй хэлчихсэн туршлага байгаа. Тэгээд дотоодоос айгуу фидбек хэрхэн зөв авах вэ? Маневрлтай гэдгийг хэлсэн. Дижитал дизайн гоё хийж байгаа учраас. Зүүр гэдэг юм гоё процесс юм байна гэдэг ойлгосон учраас. Тиймээс хүсэж байгаа юм жишээлбэл. Тэгээ тэрнээс илүү хүчтэй болж гарч ирдэг ч гэдэг бидний дизайн ч гэсэн илүү зэгцтэй болж зөв фидбек авснараа. Миний хувьд гэх юм бол би болохоор өөрийгөө айгүй тийм зөв тэгдэлээ гараанаас ихсэж боддог байхгүй яа гэх юм бол анхны манд фидбек яг багшаас авсан байсан. Дизайны авчиж хата. Тэр нэг одоо бодоод тахт юм сайн байсан бэ гэхлээр бид нар ингээд жишээлбэл 24 сурагчныг ингээд ахад бид нар бүгдээрээ дизайнаа гаргачаад яг нөө шалгуулдаг өдрөө бүгдийг хам дээр үж тавьдаг байхгүй. Тэгэл манай багш голоор нь яваад энэ болохгүй энэ муухай гэж Улаанбаатараа шууд ингээд зураал тий энэ яга энэ чагаа тий эсвэл энэ яга ингээд буруу тавигдсан. Ер нь яах гэж одоо энэ зураас хэмжээ байх ёстой ингээд хүүхд толгоны нөгөө одоо зурсан тий 2 3 7 оны хөдөлмөрч зурсан тэр зүйлийг ингээд устгаал явж байгаа байхгүй. Тэнд нь анх болохоор айгүй имзэглдэг байсан ялангуяа ийм олон хүүхдүүдийн донд бүр анхнаасаа бүр энэ хүүхдүүдийн зургуудыг би харсан байгаа тий хам дээр тавих нь ямар гоё юм бэ. Ваа надаас бүр дээр юм биш тэг аль хэдийнэ бодцсон. Тэгээ байж багш дээрээс нэрээд хамаагийн Улаанбаатар сараажид тахлаар айгүй тийм муухай мэдрэмж төрдөг юм лээ. Яг л бэлгүүний хэлсэн шиг би ер нь яг дизайнер болох зохистой хүмүүс нөө би ер нь хийм бэ. Ер нь яагаад би гэл яг тийм өөртөө тусаж авах гэдэг нэлээ. Тэгээ яг манай багш яг тухайд хэлжээс ахгүй юу. Энийг та нар өөрийгөө одоо тий яг ажлаасаа салгаж сурах хэрэгтэй. Тэгээд бусдаас одоо би ганцаархнаа ингэ та нар зөв фидбек өгч чадахгүй учраас нийтээр ингээ 24 оюутнаараа яг та нарын ажлыг юу гэж бодож байна. Тэр их одоо фидбекийг та нар хүлээж авч чадах. Тэгээд тэрийг хэрэгжүүлж чадах юм бол тэр тусмаа та нарын одоо дизайн илүү сайжрна, илүү хурдтай сайжрна. Та нар ч гэсэн би ямыг өөртөө хүлээж авахгүй илүү дизайн дээр анхаарч сурна гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш хүний критик авахлаар яг зөв хүнээсээ критик авахлаар тэгэж амар яхаа болцсон. Хүн дээр хүлээж авах болцсон, тусаж авах болцсон. Одоо миний ажил, одоо миний хийсэн зүйл яг одоо нэг арт гэдэг яриад байгаа шүү дээ. Би нэг амар дотоод хүний гаргаж ирэл нэг дизайн хийсэн биш. Энийг болохоор би бусдын төлөө хийсэн. Хэрвээ бусдад хүрэхгүй бол энэ дизайн ямар ч одоо юу байхгүй байхгүй юу? Сервис байхгүй болчих жоохгүй. Тийм болохоор критик авах нь айгүй зөв санагдсан байхгүй. Яг тийм майндсетээр батсан чинь. Гэхдээ тэгээ бас муу фидбек, буруу хүмүүсээс фидбек авах юм бол бас буруу айгүй хэцүү л дээ. Тийм. Адэр чинь санал хэлж нөө нөгөө нэг цаал нөгөө сүрэл угаалгаа явах хэрэгтэй шүү. Бид нар яагаад дизайн гэдэг асуултаас үүдч чаалаа. Одоо нөгөө өмнөх подкастн дээр та ярьсан байсан шүү дээ. Арт дизайн. Арт нь болохоор илүү субжектив гэдэг. Дизайн болохоор сервис хүндрэлтэй зориулж нэг. Энэ амар үнэлтэй. Өөрөөр төвчлөлтээр ярих юм бол үнэлж таа. Нөгөө хамгийн их дизайн хийж байгаа миний бүтээл. Тэгээ би дизайнер өөрийгөө илэрхийлж байгаа гэж бодож байсан тийм. Миний өмч юм байна. Энд actually үгүй тэр чинь нэг үйлчлэл үзүүлэх чараа. Тийм бизнес моделийг ингээд бүрүүлж байгаа зүйл байгаа шүү дээ. Бүжигтэй байна. Тэрийг л хамгийн анх ингэж анзаараад сураагүй байсан. Тэгэл тэрнээс олж асуух гэсэн. Чи надад ч гэсэн санаж байна. Тэгээ над хант. За би тэгээд амар олон асуудал нэг фидбек аваад тэгээд
тулгарчаас аахгүй. Тэгээд дотроо ингээ бодоод тэгээд яавал сайжрах уу тэгээд гэж бодчихсон. Тэгээд бас хандлагаас болсон гэсэн. Өөрийн хандлагаас гэж тийм юу хандлага гэдэг ном уншсан. Mindset тэрний ачаар л би feedback аваад сурсан. Тэгээд тэрийг уншаад тэгээд ингэж хийгээд дуусчвал тэгээд болох юм байна гэд дараа ингэ хийгээд явбал болно гэд. Тэгээд сүүлд нь тэрийг хийж байгаа явсаар байгаа л тэгэл 2 жил өнгөрсөн. Тэгээд сайжруулаад хурдан тэгээд сэтгэлээр унахад болсон гэсэн үг. Тэгээд feedback амар за тэгээ окей шот хий гээл биш. Аваад хүлээж аваад хийдэг болсон. Дараа нь зовтой ахын лөө нэг гой зөвлөхөө өгсөн л тоо. Юу гэдэг чинь тойрыг хэлдэг шиг яг тэгж хэлсэн. Нөгөө дизайны өөртөө тусдаг аваад зөвхөн дизайн дээр л би өөр анхаарлаа фокуслаад гэж сайжруулаад анализ хийгээд энэ миний ашиг өөрийгөө хайрлаад мэдэх ёсгүй зүгээр ингээд дизайн ингээд тус тэр л аим таалагдсан тэгээл байсан. Ер нь яг тойрыг сайхан ярьсан чинь амар гоё асуулт гарч ирлээ л дээ. Баг бодогдлоо л та. Юу хэрэг фидбек одоо авч явахдаа тэрийг үнэхээр хүлээж авмааргүй байгаа. Үнэхээр та нарын хувьд тэр фидбекийг буруу гэж бодсон үед тэрийг одоо яаж одоо засдаг вэ? Эсвэл яаж клиенттайгаа тий хандл хийдэг вэ? Дээрээс нь яг адилхан асуулт л та. Өөрөө яг өөрийнх нь мэдрэмжийг ингээд тий тэр дизайндаа ингээд оруулмаар ахад та нарын бодсоос яг эсрэг фидбек орж ирвэл тэрийг оруулдаггүй ер нь яаж тэрийг зохицуулдаг вэ? За. Юу л та. Одоо надад юм туршлага байсан ч байна. Нөгөө клиенттай ярьж байгаа нөгөө зарим туршлагагүй ч юм уу тийм өмнө автомат хийж үзэж байгаа клиентууд амар тэнгэрийн үстэй. Одоо байж болохоор нөгөө нэг мим яа гэдэг шүү дээ. Дизайнерын зовлонсон чинь лагаад make pop тонглох нэг гэлтэй. Нэг тиймэрхүү юм надад хэлчихсэн. Тэгээд тэрэн дээр нөгөө зэр чинь нөгөө feedback шүү дээ. Нөгөө юм хүлээж авахааргүй ч юм шиг буруу ч юм шиг надад санагдаад feedback гэсэн. Тэрийг одоо яаж зөвлөх вэ? Тэгээд хандл хийсэн бэ гэхээр яагаад энэ гаргаж ирэх хэрэгтэй байдаг? Одоо юу гэдэг юм? Яагаад та нарыг хүсэж байгаа зүйл энэ дизайн дээр шинжлэх юм бол энэ нь болохгүй. Яагаад гэвэл гэж ярих хэрэгтэй. Тэгээ нөгөө logically explain хийчих юм бол аюулгүй зүгээр. Юм болгоныг юм гэсэн. Яагаад гэвэл тайлбарлаад байгаа юм шиг зүг дараалтын юм шиг бод. Тэгээ нөгөө хоёр дахь зүйлийн болохоор нөгөө мэдрэмжээ даах ингээ өөрийн мэдрэмжээ шингээх гэдэг юм шүү дээ. Тэр бас их тохиолдсон. Gut feeling гэдэг нь шүү дээ. Тийм мэдрэгдээд байгаа юм. Гүнд мэдрэгдээд байгаа мэдрэмж. Дизайн хийж байгаа хэвчээ бол тийм мэдрэмжүүд үлдэх хэрэгтэй. Ийм хүйчмэрх энэ зүйл шиг мэдрэгдээд би хийгээд үздэг гэж байсан. Тэгээ харна хэцүүлээ. Аль нь зөв юм бэ гэдэг харна. Коучинг дизайн, feedback асны дараах дизайн, тэгээд gut feeling дээр гэсэн дизайн хийчихлээ. Тэгээ харж байгаа. За би яагаад энэ мэдрэмжийг яагаад ингэ шингэх болов? Тэгээ шалтгаан юу вэ? Logically би ингэж тайлбарч чадахгүй юу? Хангалттай хэмжээний reasonable байна тий. Тэгээд тэр reasonable буюу хангалттай хэмжээний шалтгаантай биш үү? За билээ. Ингээд зөвхөн усан таскаар нь хийх юм. Тэгжил явдаг та. Тэгэхээр ол санаанууд ингэж тийм хамгийн чухал ямар ч юм хийсэн бай гэж яагаад энэ замдаа хэрэгтэй. Тийм тэгэхгүй нөгөө клиент чи ахлах дизайнер чи өөрөө ч ингэж яагаад гоо ингэж хийгээд ах эсвэл месси замбрааг бол ажил удаач нээлээд ашигтай. Энд ч тэр хүсэхгүй. Тийм учраас тийм ганцхан аюулсан хэлсэн. Яагаад би дизайн хийгээ гэсэн. Би тэрний дэ properly хариулт авч юм тэгэл чиглэл nice good to go гэсэн. Тийм огийн зарим нөгөө фидбек чинь яг фидбек гэхээс илүү нөгөө критик тал руу гарч ирж тээ. Яг фидбек гэсэн илүү шүүмжлэл болж одоо орж ирэх үед яг тэрийг бид нар ч гэсэн захиалгаж ийсэн бүх юм зөв биш учраас дизайнерын хувьд сайн бодоод тэр асуултыг бодоод өөрөөсөө асуугаад
дизайна бас харж үзээд тэгээд яг тэр шийдвэрүүдийг одоо өөрчлөлтийг оруулахгүй гэдэг мөртлөө бидэрт бас байгаа тийм power байгаа шүү дээ тий. Анхаагийн хувьд юу гэж бодож байна талаар ер нь яг шүүмжлэл фидбек хоёрыг одоо яаж ялгаж салгаж байна? Би нэг шүүмжлэл фидбекорыг нэг амар ялгаж сайн мэдэхгүй наа. Гэхдээ ер нь бол анханаас нөгөө захиалагчдын ийм процесс юм гэд тайлбарлаад хэлчихвэл зураг. Жишээ нь ингэж ажиллана гэд анханаас ийм цаг хугацаанд ажиллаад энэ өдөр фидбек авна гэдэг план төлөвлөгөө явуулаад тэгээд ийм хуцагцтай ажиллана гэсэн үг. Наад чинь гэхдээ амар good point байна. Яа гэх юм бол анханаас нь нөгөө нэг expectation байгаанууд нь хилээ өгчих юм бол клиентууд ч гэсэн цаанаасаа тий фидбек хийх одоо өхөө мэдээд авч байхгүй. Жишээлбэл би яг нөгөө нэг skill share-тэй нэг анги үзчихсэн ахгүй юм. Яаж фриланс хийх вэ тий? Яг бол фриланс хийхэд чинь нөгөө фидбек ч айгүй нөгөө их ирдэг ахгүй. Нэг компаниар дамжиж биш тий. Нэг тэр хувь хүн дээр нь бууж байгаа болохоор зарим клиентууд нь ерөөсөө тийм дизайны мэдрэмжгүй ч юм уу тий мэдхгүй хүмүүс айгүй холбогдож байгаа учраас тийм асуудал айгүй гардаг гэд. Тэгсэн чинь яг тэр skill share ингээ хийжсэн хүн болохоор контракт одоо гэрээгээ зурхтаа 3хан фидбек л авъя шүү гэдэг тийм юм бичсэн байгаа байхгүй. Эхнийх нь болохоор initial designer наав тий. За ер нь тий mood board нь яаж юм энэ дээр одоо тий ямар бодолтой гэдгийг нэг авна. Хоёрт нь голт нэг авна. Гуравт нь ингээд дахиж нэг авна. Тэг сүүлд нь болохоор айгүй жижиг сажиг юм л хүлээж авна гэхээс бол тийм дизайныг бүр ингээд оронгоор нөөшлөх тийм фидбек авахгүй шүү гэдэг бүр гэрээн дээр нь гарын хэсэг зургалчаад тэгээд дараа нь ямар нэг одоо фидбек авах гад тий сквал бол гинт нэг юм засыг л одоо анхаг тий нэг юм байнга фидбек авахулдаг шиг тийм юм болохгүй тул яг тийм шийдлээгүй олон одоо фриланс дизайнер төрдөг нэлээ. Тэр нь одоо болохоор айгүй зүг санагцсан байхгүй. Тэгэх юм бол бид нар дизайнер хүний хувьд ч гэсэн бид нар ч ингээ тий өдөржингөө суугаад нэг хүн хийсэн юм ингээд бодоол ингээд өөрчлөлт авах юм бол бид нар ч өөрсдөө дизайнерын хувьд хэм болох хэлээ тий. Дээрээс нь тэр одоо бүтээгдэж байгаа дизайн нь ямар одоо purposeтэй болох юм бэ тий. Хэрэг клиентэнд эндөө ингээд хараад байгаа эсвэл дизайнер эндөө хараад байгаа юм бол тэр product нь баг product биш болоо зүгээр л дахиад нэг юм art piece болчих шүү дээ тий. Нэг хамтарсан. Тийм учраас яг тийм гэрээ их нэг чухал юм билээ гэж би ойлгосон байхгүй. Тэг. Тэгээд зам дундаас нэг хэл үстэр дээр нь 2 фидбек авалж өгдөгцсөн. Эхнийх дээр аваад хоёрыг сүүлэх би явуулаа окей гэх. Тэгээд дараах руу оруулаад явуул. Тиймэрхүү процесс. Тэгээд болцсон. За, бэлгүүнээ гэж бодсон. Тийм би бас яг санал хэлж байгаа л та нөгөө хүлээлтийн менежмент гэх айгу том скил байгаа ч гэдэг. Тэрнээ айгу санал хэлж байна. Ажил эхлэхэд л ингэ шүү тийм шүү. Бод байлцсан мэдээж зүгээр. Тэгээд нэг ийм кейс айгу олон тохиолдож байгаа санагдаж байгаа юм байна. Хязгааргүй нөгөө фидбек лупд орчсон шүү дээ. Нөгөө анхаарах. Тэг. Бараг 2 жил зассан гэдэг. Тэр чинь юу байсан бэ? Харилцаанаас орсон юм лээ. Тэг. Яа мэйл н асуудалтай гэдэг мэдээг байсан. Тэгэл аль болгон харилцаа чухал юм бэл. Харилцаа юу гэж. Бас хит нөгөө полайт нөгөө илдэг гэж болохгүй юм шиг байгаа. Тэгэх юм бол авдаг юм шиг байна. Тэгээд тийм хүлээлтийн менежмент айгүй чухал байна. Тэгээд зөвхөн клиенттэй ч шүү. Дотоод ч гэсэн хүлээлтийн менежмент айгүй зөв үсгэж айгүй чухал. Тэгээд надад нэг трик байдаг л та арга. За. Нөгөө хүлээлтийн менежмент дээр процессийнхаа дагуу ажил хийж байгаа шүү дээ би сайн. Тэрнээс одоо бид нэг өглөөний хурал мөнгөтэй хийдэг тийм ажил нь яаж хийсэн шүү дээ. Тэр үеэр нэг левел бууруулж хийсэн юмнийхаа эсвэл хийх гэж байгаа юмнийхаа үр дүнгийн бууруулж юм тийм. Одоо ингэж би ингэ бүтэн нэг юм нүүр хуцсан байдаг гэж бодъё л та. Ингээд ахлах гэсэн чинь та зарим болоо гэн аяа өстэй. Тэг actually яг 100% тавцсан.
Тэгээ би яах гэдэг нь тэр үсэх хугацаанд би нэг 120% бол бичих гэдэг шүү дээ. Тий. Тэр одоо тэгдэг гэсэн. Одоо цаг илүү хожиж гэсэн. Expectation-ийн одоо за би арай болоогүй байгаа гэж хэлээд гэхдээ actually болцсон. Гэхдээ би сайжруулж байгаа гэсэн үг байхгүй гэж. Тийм. Тэгэхээр тэгээд нөгөө одоо ахлах дизайнер маань за 100% болцсон дизайныг орж ирэндээ харандаа гэж хэлж байгаа шүү дээ. Actually би 120% хийсэн дизайн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 80% та нэг жоохон фидбакер хуу юм сонсчоод тэгээд тэрнээс шууд 120% болох юм шүү дээ тий. Хэрэв 100% гिच юм бол нэг хүмүүс ч 100% болсон юм айгүй критик их дуртай шүү дээ тий. За болоогүй байна гэл тий. Тийм хүлээлт менежментийг айгүй зөв хийвэл яг альсаас айгүй амар гэдэг. Ер нь бол наа чи амар тийм юу байна. Бодоодсэн чинь зөв дизайн гэлтгэн айгүй тийм их заавал дизайнер болон байх хэрэгтэй бүр скил юм байна. Яг харилцаа тэг клиенттай авах харилцаа, фидбакийг зөв авах, өөртөө тусгаж авахгүй байх. Тэгээд энэ болгон чинь тэгээд яг клиент чинь дизайнер чинь бүгд яг дизайнер сайжруулахын төлөө хийж байгаа зүйл учраас тий аль аль нь л яг тэр зөв communication харилцааны скил бол амар хэрэгтэй юм байна. Хоёрт өөр гоё асуулт эсвэл за фидбакийг яаж хүлээж авахыг тэг ярьчлаа. Одоо фидбак хэрхөө өгөх вэ дизайнер? Бэлгүүний хувьд болохоор доороо угаасаа тэг интернетд ажиллаж байсан. Өөр хүмүүстэй баг олонд ажиллаж байсан юм чинь чиний хувьд ер нь яг одоо чам дээр нэг хүн тэг фидбак авах гад ирэхэд яаж өгч юм? Яаж тэрийг коммуникейт хийж чадчих вэ? Тийм би ч яг зөв нэг л байлаа. Нэг зүйлээр хоёр таллагч таад фидбак өгчээсэн байна. Тийм тэн дээр хахад бол өмнө нь фидбак авч яхад ингээ хэлчихгүй яа та. Тэгээ надад ингээ хэлсэн мэт би ойлгочих байсан шүү дээ гэсэн юм дээрээс авахгүй нэг. Бүр өмнө нь ах хэлж яхад ч юм уу. Ахлах дизайнераасаа хүсчихсэн гэхдээ ахлах дизайнер маань билээгүй зүйлс. Тэр болгоныг юм шингэх гэж үзчихсэн. Ахлагч нартай. Тэгээ тэр нь юу байсан гэхээр хийхдээ тийм яагаад ийм сахалтай сайн хэлж чаддагсан. Одоо чиний өнгөч болохгүй байна. Чиний талбарч болохгүй. Заавал болохгүй байна гэж хэлж шүү дээ. Тэгмэд яагаад болохгүй байгаа юм бол би мэддгүйс авахгүй тий. Нэг л болохгүй байна гэж хэлждэг надад. Тэгээ би юу болохгүй байгааг мэдэхгүй. Амар цаг аваад бодоос авчдаг. Би тэр юу мессеж хийсэн гэхээр нөгөө яагаад ийм тайлбарлаагүй гэсэн л байгаа зарим талаараа. Тэгээ би нөгөө яаж их мэдчихэж байгаа гэхдээ яагаад энэ болгоогүй байсан тий. Тэгээ тэр нь 100% бас миний дөрөв биш. Та нэг фидбак өгч байгаа хүний бас надад хэлсэн байна. Тэгээд тэрийг л айгүй cover хийж нөгөө шинжтэй хэлсэн амар их ярьдаг. Нэг өөртөө ч манай хоёр талч хэлээс ажилласан байх гэж байна. Тэгээд нөгөө юм сэрэг фонт чи, сан сэрэг фонт чи гэдэг байхгүй амар их ярьдаг. Яагаад энэ аюул тайлбарлаа. Тэгэл баг дизайн ингээл өдөр ингээд дизайн хийж байгаа шүү дээ. Халтан баг нэг өөрт юм яриас авчдаг. Тэрний үрт бас нэлээд сайжирсан гэдэг юм байна. Нөгөө маань болохоор нэг нь болохоор аюул тийм фигма бас фигмад бидний түүл ер нь мэдхгүй орчихсан байхгүй. Тэр бас тийм UX хийж үзээгүй. Гэсэн чи одоо тэгсэн чинь бидний дэрэг биш хатнаас төрүүлж байна тийм. Тэгээ бэлгүүний хувьд болохоор юу? За ингээд хоёр интернет фидбак өгч байгаа шүү дээ. Тэрээ чиний фидбакийг хүлээж авахгүй бол яах вэ? Зинаа хийлээ. Тэгэл ягаад энэ л охин бэ? Сөрийн л. Тийм. Өөс нөгөө хүн чинь гэдэг юм байл л яач вэ? Нөгөө дина хийх боломжгүй аргумент угаасаа л бууж өгөх байхгүй. Тийм учраас дина хийж өгөх, бууж өгөхгүй тийм үндэслэлтэй л хэлчих хэрэгтэй гэсэн. Тэгвэл тэгэл хэлчих чаа. Үнэхээр ингээд хүлээж авахгүй сонсох байл заац тэгвэл миний буруу чиний санахаар даа гэж хаах шээ. Бид нар ч гэсэн яг фидбак өгч байхдаа бас яг фидбак авч байгаатай ч бодох хэрэгтэй байх тий. Яг миний өгч байгаа фидбак яг фидбак мөн үү эсвэл миний зүгээр өөрийн хүсэл үү тий. Эсвэл миний өгч байгаа фидбак
шүүмжлэлөө гэдэг бас айгүй тийм нухацтай бодох тийм цаг гарах хэрэгтэй ах. Дээрээс нь бас ингэж боддог байхгүй юу? Хүмүүс нөгөө фидбек өгч ингээд дандаа нөгөө нэг энэ болохгүй байна. Энийгээ зас гэдэг дээр нь л анхаардаг. Тэрнээс иш ерөөсөө тийм магтаалын үг ерөөсөө өгдөг юм санагддаг байхгүй юу? Хүн чинь дээр дизайны одоо хүлээж авч байгаа хүнд яг бид нар өөрснөө дизайны фидбек авч байхдаа ямар их эмзэглэдэг байлээ тий. Тэрнтэй адилхан хэрэг бид нар өөрсдөө фидбек өгч байгаа бол бид нар тэрийгээ санаад тэгээд нэрээ хараад чиний шар өнгө чи ямар гоё шар өнгө вэ тий. Гэхдээ энэ шар дээр цэнхэр өнгө зохицуулах нь жоохон хуучинлаагүй ч юм уу тий. Ингээд тэгэж өгөх юм бол авч хүлээж авч байгаа хүн гэсэн тэрийг нөгөө дефенсивээр авч авахгүй байхгүй юу? Одоо тэг ингээд энэ хүн миний ингээд тэг хийсэн ямаг муухагаар бодож ингэхгүй энэ хүний өгч байгаа фидбекийг үнэхээр л энэ дизайныг сайжруулах гэж одоо хэлж байгаа юм биш үү гэдэг тийм одоо майндсетийг төрүүлэхийн тулд бид нар ч гэсэн фидбек өгч байхдаа айгу тийм илтгэр өгөх нь айгу чухал юм байлээ шүү. Тийм. Agree. Тэгээ бас мэдээж нөгөө прожект айгуусаа ойлгох хэрэгтэй. Зүгээр нэг өнгөцгөн хараад болохгүй гэх юм тийм. Энэ хүн одоо тий яагаад ийм шийдэлд хүрсэн юм бол гэдгийг өөрт яг бид нар өөрсдөө дизайнерын хувьд айгуух бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Анхаа юу гэж бодож байна? Бусны фидбек гэжтэй. Яаж вэ эхлээд юу гэдэг өөрөө яаж өгөх зандаа бас өөрөө хийгээд үзүүлцдэг ингээд скетч бүр ойлгомжтой зураг цаасаарай. Бүр ингээд тайлбарлаад ингээд асуугаад тэгээд сайн ойлгуулж үзүүлээд ийм зуртай тийгээд нөгөөд нь асууж шүү дээ ягаад ингээд өөрөө сайн тайлбарлаж чаддаг чадвартай байх хэрэгтэй. Фидбек өгсөн. Тэгээд бас мишка илтгэхээр өгчвөл бас зүгээр гэдэг санагдсан нөгөө хүнд сэтгэлээр унгаах. Гэхдээ бас өөр талтай нөгөө талаараа бас сэтгэлээр өөртөө хүлээж авахгүй дизайн хүлээж авах гэдэг чинь тэр хүн бас тэгэж хүлээж авах юм байна. Тэгээ судалгаатай анализ хийгээд ингээд сайжруулад тэгээд тиймэрхүүл хийгээд явуулдаг. Илтгэр honest feedback л өгөх нь айгүй чухал юм шүү дээ. Тэг анхаагийн хэлдэг шиг нөгөө юу ярьж өгчснээс баг өөрөө харуулад өгсөн хаяа бүр хамаагүй дээр гэдэг те. Хараа одоо жишээлбэл энэ ягаан бас энэ хоёрын зохицол нь бас нийслэлд ажгүй харагдаж байгаа гэдгийг нь бас дизайнер хүний хувьд болохоор дизайнер хүн хэрэг фидбек өгчвөл баг харуулж байгаа юм бол илүү нөгөө фидбек авч байгаа хүнд бас ойлгомжтой байдаг баг. Тэг хаа. Тэг. Замтад бүр хамт хэлцтэй батчихсан. Тийм. Ялангуяа нөө доор интернеттэй байх үед ингээ хамт хийлцээд фидбек тийг өгөө явах хэрэг илүү тэр нөгөө нэг сурж байгаа дизайнерд нь илүү сурдаг байх. Илүү visually тэрийг хараа бодтойгоор яг юу буруу зөв хийхээ харж байгаа болохоор тий. За тэгвэл айгу гоё яриа өрнөлөө тий. Яг фидбек хэрхэн авах уу бас өгөх үү гэд. Тэр нь айгу товчхон ингээд саяны 3 дахь ярьсан нэг бацхад болвол миний ойлгосноо нэг гэж ойлголоо. Фидбек авахдаа бид нэр одоо юм болгоныг асуух хэрэгтэй байна тий. Яг энэ одоо зөв орж ирж байна уу эсвэл буруу фидбек үү гэд. Тэгээ зөв фидбек гэж хэрэг хүлээж авах юм бол тэрэн дээрээ бас прожект ойлгоод фидбек ойлгоод тэгээ өөрийнх нь бас дизайнер хүний хувьд ч гэсэн бид нар ингээд тодорхой хэмжээний тий шийдвэр гаргах одоо power байгаа. Тэрэндээ ч гэсэн найдаад яг тэр одоо тэр засваруудыг гаргах хэрэгтэй юм байна. Дээрээс нь бид нар тийм олон бас засваруудыг гаргах нь буруу юм байна тий. Тэгэхээр анханасаа одоо фидбек өгч байгаа хүнтэйгээ одоо хідэн фидбек авах үе гэдэг бас ярилцаад тэрийг тодорхой анханасаа одоо гэрээн дээр тодорхой болох хэрэгтэй юм байна. Тэгээ дээрээс нь хэрэг фидбек өгч байгаа бол илтгэр тэгээд visually тодорхой бас honestly team feedback гэдэг өгөх нь айгүй чухал юм байна гэдгийг бол би бол хувьдаа ойлголоо. Тэгээ бэлгүүнээ хаачихгүй дөө. За тийм сайхан боллоо. За тийм сонсож байгаа сонсогчдоо өнөөдрийнх нь ажилд амжилтсан. За тийм practice хийлээ. За тийм баярлалаа сонсдоо. Дараа дараагийн дугаард салхихгүй сонсоорой. Би юу нэг сонсож байгаа.
За тийм байна. За баярлалаа. Баяртай. Баяртай.